Зя 1 2 3. Окей. За бүгд өнөөдөр мэнд хүргэе. Энэ бичлэг хүрэх өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ерөөдөө бол яг сүүлийн би баг 6 жил биш ээ 5 жил ч юм уу тасралтгүй биш ээ. Ер нь байнгын ингээд энэ software fix гэдэг simulation-ыг ашиглаж байгаа backtest-ийн платформ байгаад байгаа. Тэгээд энийг ашиглаж байгаа. Тэгээд энэ дээрээ одоо сүүлийн 3 жил 4 жил ч юм уу тасралтгүй өдөр болгон шахуу одоо ингээд backtest хийгээд явж байгаа. Тэгээд тэрийг одоо зүгээр өөрөө backtest хийжснээс ингээд record хийгээд бас YouTube дээр оруулж бай хүмүүс хэрэгтэй байхаа нэгдүгээр хоёрдугаарт нь буцаагаад би өөрөө хараад бас энэ үед нэг иймэрхүү байж ийм алдаа гаргадаг байсан байх гэдгийг бас харах юм тодорхой хэмжээний санах зүйлтэй байе гэж бодлоо. Окей. Тэгээд өнөөдрөөс ингээд эхлүүлж байна. Эхний одоо юу бахна штэ. Эхний backtest. За тэгээд энэ 2003 оноос эхэлж байгаа юм байна. Алтан дээр байгаа юм байна. Тэгээд 31 хоногийн урагшаа $10,000 данс. Окей. За 10,000-ыг нь 100,000 болгочихъя. За Star Simulation. За тэгээд энэ ч одоо юу вэ? Template за эс болгочихъя. За энэ жоо эвгүүл зураглаа гэдэг чинь. За яг хөө тэгээд юу надад бол юу хэрэгтэй вэ гэхээр session хэрэгтэй. За session тавьчихна. За тэгээд ийшээ энийг тавиад. За окей. За ер нь daily дээр бол ямар нэгэн дүү харагдахгүй байна. Daily-г жоохон гүйлгээд ер нь бол яг одоо тэгээ эндээс харахад бол зүгээр яг тренд тодорхойлох бол ямар ч боломжгүй л байна л та. За тэгээ daily-г жоохон гүйлгий. За ер нь ингээд за эндээс ингээд яг орой гээд нам орой гээд ер нь downtrend гэж тодорхойл явчих. Гэхдээ яг ингэж бол болохгүй шүү гэнэ. Ягаад үг гэхээр эн чинь юу болж таарч байгаа штэ. Нөгөө нэг өмнө түүх нь байхгүй болохоор л ингэж байгаа болохоос биш. Мэдээж трендээ бол заавал зүгдээ тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээ downtrend зээлэн зонтой гэж тодорхойлоод явчих. Гэхдээ энэ мэдээж буруу ч гэж бол ягаад гэх юм бол өмнө түүхийг би мэдэхгүй учраас тийм ээ. Окей. Зя. Бичлэг зүгээр явж гинөө нэг шалгах чи. Окей. За зүгээр нь асуудал байхгүй. Окей. За тэгэхээр энэ ёроол бол daily resist, энэ орой бол daily resist гэж явах гээд байна. За тэгээд сохроор л гусъя да. За daily бол downtrend зээлэн зонтой юм байна. Tracing tool-ийг авчрах боломжтой юм байна гэдэг. За тэгээд одоо яг ингээд үзэхлээр өмнө байгаа impulse хөдөлгөөний Fibonacci-гийн 50-тай impulse бол доошо явахаар байдалтай байгаа юм байна. Тэгээд 4 цаг дээр тэгвэл tracing tool-ийг эрхийхээс шилтгаалаад daily дээр бол sell-дэж болох юм байна. Биш daily дээр гинэ 4 цаг болон 30 минутыг ашиглаад sell-дэж болох юм байна гэсэн үзүүл таргадж байна. Тэгээд энийг бол эднэр дээр байлгах ямар шаардлага байхгүй. Окей. Ийш нь тавьчихсан. Энэ юмнууд нь аюу их том болцсон юм шиг надад санагдах юм. Би өмнө ерөөсөө ийм амар том байсныг санахгүй л байна л та. Окей. За. Ямар ч үсэн тэгээд 4 цаг бол downtrend selling zone-той байна. За тэгээд энд yorol үссэн, энд орой үссэн. Окей. Uptrend buying zone-той явжсэн, yorol ивцэн downtrend selling zone-той болсон, tracing tool-ийг авчирч байгаа гэдэг байр суурьтай. За үнцэл юм ерөөхдөө энд tracing tool-ийг авчирч байгаа харагдаж байна л та. Тэгээд энд бол tracing tool-ийн Fibonacci-ийн 38.2-тай impulse явах боломжтой хөдөлгөөн харагдаж байна. Тэгэхээр хөдөлгөөн дээр бол доошоо sell-х бүрэн боломжтой байна гэсэн үг. Daily бол бас доошоо нэлийн хугацаа байгаа учраас харамсалтай 30 минут бол ямар нэгэн бүтцгүйгээр орж ирсэн юм байна. За бүтцгүй ороод ирсэн учраас жоохон гүйлгий. За бүтцгүй ороод ирсэн ёроолоо эвдсэн. Одоо tracing түүх хэрэгтэй. Tracing төгөж байна. За орой үүсгэж явах шиг харагдаад байна. Надад бол орой үүсгэж явах шиг харагдаж байна. Би нэг хуучнаараа энэ доор цагаа гүйлэх гэдэг. Цаг маань доор байха болчиход байгаа. Сүүлд шинжилэлт хийгээд 4 цаг дээр бол downtrend selling zone-тай хэвээрээ. Daily бол downtrend selling zone-тай хэвээрээ байгаа. 30 минут бол downtrend selling zone-тай хэвээрээ байгаа. Окей. Тэгээд цагийн үед бол мэдээж лонд явж байгаа гэдэг утгаараа надад бол selling боломж байна. Окей. За ёроолоо эвдсэн. Гэхдээ харамсалтай нь энд нэг зүйлийг бас ажиглах хэрэгтэй. Тэр нь юу вэ? За 23.6 level дээр орж ирсэн. 23.6 бол хоёр зүйлийг заадаг. Нэг бол эрт reverse-ийг заана. Нэг бол доошо маш хүчтэй impulse явахыг зааж яадаг. Тэгээд доошо бол хөдөлгөөн 35, 57. За боломжийн ер нь 82.3-тай. 85. За тэгээд доошо бол үнцэн хөдөлгөөн маань за 202 баг 300 хавцаа ч юм уу те. Иймэрхүү sell болж орж ирнэ. За мэдээж risk бол 1%. За sell-сэн. За хөдөлгөөн дээр ямархуу байр суурь харагдана харъя. За маш гоё уналт ороод ирж байгаа байдал тарагдаж байна. За ёроолыг бол ивдсэн. За явсараа хүрчээч. Хүрчлээ. Окей. За асуудал байхгүй. Эхний арилжаа бол ямар ч асуудалгүй дуслаа. За харин энд дахиад нэг арилжаанд орох хэрэгтэй байсан үгүй юу? Энэ бол гэхдээ цагийн үед бол арилжаанд орох цаг биш байх шиг байна. Би буруу хараагүй гэж найдаж байна. Окей. За 4 цаг бол үнцэн хөдөлгөөн downtrend selling zone хэвээрээ байгаа. Tracing tool-ийг аваад ирсэн impulse явж байгаа байдалтай хэвээрээ байгаа. Тэгээд
4 цагийн хувьд бол мэдээж эндээс ийшээ татсан пивотоо байх хэвээр. Энэ пивогийн хувьд бол энэ дээр ерөөсөө байх хэсгүү. Энэнгүүрээ жоохон модон чинь тэгээд daily дээр байх хэсгүү. Ингээд энэ болохоор минутан дээр байх хэсгүү. Visualization минутаас хасаад daily дээр байхгүй. Окей. За доошоо бол үргэлжлэх хугацаа бол байна. 30 минутын дээр хэр цэвэрхэн трейсмтүүд өгөхөөс шалтгаалаад доош нь сейл гэсэн бол байна. Окей. За цагаа юу ч гэсэн гүйлгээ. За одоо бол free London болоо авчиж байгаа. За 30 минут бол энд reverse хийж орж иж штэ. Энэ хоёр төрөлтэй байж бол нэг бол 4 цагийн трейсм төлөвлөгөөний хийж байгаа. Нэг бол 30 минут зүгээр засвар хийгээд цаашаа үргэлжлээд унах гэж байгаа. Гэсэн хоёр төрөлтэй байж болно. Тэгэхээр доошоо буцаад reverse хийвэл 4 цаг буцаад үргэлжлэнэ л гэсэн утгатай. За тэгэхээр доошо буцаад реверс хийж чадах уу? 4 цаг эсрэг явмаар байна уу? 4 цаг эсрэг явахаа сонголоо. За 4 цаг дээр үндсэн хөдөлгөөн шинэ трейсм төлөвлөгөө авчирч байгаа. Энэ бол нэг төрлийн фейл болчихж байгаа. Энэ daily time frame трейсм төлөвлөгөөнийг эхлэх боломжтой гэдэг урьдчилсан таамагийг өгч байгаа. Яагаад гэвэл 4 цагийн трейсм төлөвлөгөө өмнө 23 level дээр ойсон гэхэд бол доошо хангалтгүй гүйцэтгэл хийсэн. Тийм учраас үндсэн хөдөлгөөн маань дэшээ бол daily time frame-ийн трейсм төлөвлөгөөнийг хийгээд ороод ирж магадгүй бол авчирч байгаа. За энэнийхээ өнгийг нь шаардлуулчих. Энэ яагаад гэвэл 4 цагтай холбоотой болохоос daily-тэй бол холбоогүй хөдөлгөөн байгаад байгаа. Тийм учраас энийг шаарлуулад энд нэгийг тавиад энд нэгийг тавьж өгөөд тэгээд дээш нь энэ дээр тавиад энэ дээр тавиад maybe энэ дээр бас нэгийг тэгээд энэ дээр бас нэг. Окей. За 4 цаг бол downtrend selling zone-той tourism төлөвлөгөө аваад ирж байгаа хөдөлгөөн. За энэ downtrend selling zone-ыг үргэлжлүүлэх боломжтой гэвэл daily-гийн хувьд бол боломжтой гэсэн шийдвэрийг гаргаж байгаа. Ягаад гэх юм бол daily дээр харж байгаа Fibonacci-гийн 50-тай хасах түвшинтэй хүртэл дуусаагүй байгаа. Нэг wave явал явчихна 4 цаг бол. За тэгээд 4 цагийн энэ wave явах юм уу гэдэг мэдээж 30 минут шийдэж таарна. 30 минутын дээр юу байна гэсэн чинь 30 минутын дээр downtrend selling zone, up trend buying zone шилжиж орж ирсэн хөдөлгөөн daily time frame өмнө яруулах бол break-ийн хийгээгүй учраас ямар нэгэн buy үйл ажиллагаа бол явахгүй харин sell үйл ажиллагааг илүүтэйгээр дэмжсэн байр суурьтай харагдаад байгаа. За мэдээж эндээс failдж эхэлж гин ер нь бол tourism төлөвлөгөө нэлийн гүн ороод ирж байгаа. Одоо бол доошо reverse хийхэд маш ойрхон байна. За дээшээ доошо. За юу болох нь харъя. Ямар ч тийм юу бол надад байхгүй. Buy гэсэн сонирхол бол надад байхгүй байна. Одоо 4 цаг яг reverse хийх гэдэг гараад чинь reverse хийгээд магадгүй гарч ирсэн тохиолдолд 30 минутын tourism төлөвлөгөөний ажиглаж байгаа дээш buy гэсэн сонирхол одоо төрж болно. Одоо бол асуудал байхгүй. Окей. За tourism төлөвлөгөө яаж орж ирэх вэ? Tourism төлөвлөгөө яаж орж ирэх вэ? Гэсэн чинь tourism төлөвлөгөөнөө алдчих шиг л боллоо доо би. Энд алдчих шиг боллоо. За 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн реверсийг хийж байгаа. Энд алдсан шалтгаан нь бол 4 цагийн резистэ буруу тавьсан нэгдүгürt. Хоёрдугаарт нь за энийг давхраа арилгачих. Ярьж сууж байгаа л алдчих вэ штэ. Tourism дээрээ buy гэсэн сонирхолтой байсан. За эндээсээ tourism бол ирсэн, ёроол бол үүссэн, цаг бол боломжийн байгаа. Би цагаа бас анзаарсангүй. Аз явж иж магадгүй гэж бодсон. За 105 мав гэж тавьчих да. 105 бол хангалттай өндөр. За тэгээ угаасаа харж байгаа 23 левелтэй байгаа. Дээшээ бол 276 гэдэг чинь 275 мав тавьчих тийм үү. За миний яг юун дээр ажигласан зүйл бол simulation дээр энэ software fix дээр ажигласан зүйл бол ерөөсөө яг ингээд юг SLTP-г аюу буруу тавьчаад идэг. Яг ингээд тоогоор оруулаад тавихлаар шал буруу тавигдчихэд идэг асуудал харагдсан. Одоо энэ жишээ нь TP шал дээр байгаа шүү дээ. Окей. За эндээс миний TP бол за хүрхийн хувьд төрөх байх. Тэгээд эндээс хаачээ зүгээр. За тэгээд доошлсон. За эндээс бол үндсэн хөдөлгөөн одоо daily дээр daily-гийн downtrend selling zone-тай байгаа. Tourism төлөвлөгөө авдирсан Fibonacci-гийн 50-тай байсан impulse явахаа failсэн. Одоо дараагийн хөдөлгөөн дахиад tourism төлөвлөгөөний авчирж байгаа. Одоо тэгээд доошоо бол impulse явж болно гэдэг байдалтай. Sorry. За тэгэнгүүтлээ 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн up trend buying zone-той daily-гийн resistance дээрээс цогцолдоод 4 цаг бол tourism төлөвлөгөөийг сонирхол эсвэл бүр reverse хийх магадлалыг өсгөж өгч байгаа. За daily-гийн resistance дээр юу ийхийг нь харъя. Тэгээ 30 минут руу шилжүүлж байгаа тааръя да. За оройн цагаар, үүрийн цагаар daily-гийн resistance дээр бол 30 минут reverse хийж арай л чадсангүй. Яагаад гэх юм бол энд алдаатай ёроол үүссэн учраас reverse хийгээгүй. За тэгээд дээшээ буцаж ирээд орой үүсгээд reverse хийж чадах уу? За орой үүсгэсэн. За одоо яг энэ бол daily time frame-ийн ёроол руу break-in хийж байгаа нөхцөл байдлыг харуулж байна. Daily time frame-ийн ёроол руу бүрэн break-in хийж чадаагүй байгаа. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн up trend buying zone 23 levelтэй. Daily ёроол руу break-in хийх нөхцөл байдал маань амжилттай болох юм бол дээшээ 4 цаг бол маш гоё өсөлт үзүүлье гэсэн байр суурьтай харуулж байгаа. Тэгээд 30 минутын дээр тэр нь амжилттай болох хэсгийг харцгаая. Ой, яг хацаад байна. Юу болчихвоо? Зүгээр үү? За, амжилтгүй болсон. За, амжилтгүй болсон гэж хэлэхэд бас эрт байна. За, хөдөлгөөн бол доошо реверс хийгээгүй байгаа. За, реверс хийх гэж оролдож байна.
reverse хийсэн. За одоо эндээс tracing төлөв өгч хэрэгтэй. Tracing төлөв өгсөн. Impulse явахад бэлэн болчихж байгаа. Орой үссэн 82. За нэг ойролцоогоор 85 pips эсэл. За тэгэнгүүтлээ TP-ний хувьд бол 23.6 левелтэй байгаа хаа. Энэ ойлгомжтой. Доошоо бол үнцэн хөдөлгөөн Impulse явж болно. Гэхдээ энэ дээр бол TP бол энэ хавцаа хаагдана 115 гэхлээр надад бол хангалтгүй санагдаж байна. За 4 цаг дээр магадгүй энэ спорт маань байх эсвэл спорт гэж магадгүй харахаар байх ёстой спорт байна. За тэгэхээр 115 гэдэг бол маш хангалтгүй дүн. За maybe хэдүүлээ рисклээд үзье л да. 280 гэдэг рисклээд үзье. Тэгээ CLD-д энд ирээд хэрвээ болохооргүй бол хаачиж болно мэдээж энэ бол асуудал биш. За риск бол фейлдсэн байж байгаа. Эндээс одоо би эндээс бол ерөөдөө орохгүй. Миний дүрмэнд бол тийм байхгүй. Нэг алдсан арилжаан дээр 2 орно гэсэн дүрм бол байхгүй одоо. За тэгээ хөдөлгөөн маань ерөөдөө энэ реверсийг амжилтгүй болгосон, tracing төлөвлөгөөний амжилтгүй болгосон нийлээ хэрэлттэй гарч ирж байна. Дээшээ буцаад дээлийг ахны удаа шалгаж байгаа байдалтай харагдаж байна. Энэ брейкинг болох бүрэн боломжтой. 4 цаг бол up trend buying zone-тай байгаа. За энэ дээр бас л нөгөө B bomb ороод ирсэн байна. Энийг цаг дээрээс арилгая, day дээрээс арилгая. Окей. За тэгэнгүүтлээ одоо үнэхээр брейкинг хиймээр байвал хийчмээр байна. 4 цаг бол ер нь фейл гэхэд нэлээд төгссөн байгаа байр суурь харагдаад байна. 4 цаг хэрвээ фейлдээд брейкинг хийлгчгэл юм бол хөдөлгөөн дээр тэгээд явчих гад байна. Энэ одоо юу ч болчих доо. За ямар ч хэсэн 4 цаг фейлдэх нь үгүй юу? 30 минутын дээр харцгаая. Бага зэрэг фейлдээд дээшээ 30 минут реверс хийгээд одоо бол ер нь реверс хийцэн үү? Хийгээгүй юм байна. Болоогүй юм. Дээшээ бүр нэлийн орж ирж реверс болно. За окей, доош уналт гүйцэтгсэн tracing төлөвлөгөө өгмөр байна. Байж байгаа энд tracing төлөвлөгөө маань үгүй no. Энд биш. Тэнд биш. За энэ ч л нэг гоё юм их гэдэг байна да. 4 цаг дээр харин энэ ч юу гоо. Өмнө оройны даралт байгаа. Өмнө оройны даралт бол энэ яагаад харагдахгүй байна? Даралт бол яг ингэж тавигдахаар харагдаад байна. Окей. За 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын яг өмнө оройн даралтаа харьцаж байгаа харьцааг харахад бол ерөөдөө эндээс яг impulse явах боломжтой гэхдээ фейлдэж магадгүй харагдаад байгаа. За энэ дээр хэдүүлэнд нь энэ орой болчлоо. Цаг буруу байна. За дахиад явууллаа. Эндээс л арилж харна да. За эндээс 30 минут ерөөдөө tracing төлөвлөгөө хийж байгаа байдлаас нь ажиглахлаар энийг хойш нь зөөмөр байна. За энэ дээрээс хөдөлгөөн маань өмнө байгаа impulse хөдөлгөөн Fibonacci-гийн хийдвэ энэ нэлээ гүн левел шиг харагдаад байгаа. 61.8 та энэ дээр бол мэдээж сэлдэх юм шаардлага алга. Дараагийн tracing төлөвлөгөө үлээж чинь. За харамсалтай дараагийн tracing төлөвлөгөө чинь ирэхгүй нэгсэн чинь овоо нэг юм ирж байна. За 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн downtrend selling zone-тай болцоод яваад байгаа. Tracing төлөвлөгөө авчирсан дүнгээсээ холтцсон. Тэгэхээр одоо бол сэлдэх цаг ерөөсөө биш. Сэлдэх байсан бол түрүүн сэлдэх байсан. Энчээ сэлдэх байсан. Гэхдээ энчээ ингээд харахаар би бол ер нь энд одоо яг энэ candle дээр сэлдэх боломжтой байсан. Энэ candle дээр. Тэгэнгүүт энэ бол Азийн цаг. Би бол Азийн цаг дээр ордгоо. Тэгэнгүүт энчээ ирэхэд ахаад орон candle үүсэхийгүү. За нэгдүгээр хоёрдугаарт нь 61.8 гэдэг бол маш муу дүн. Тэгээд хөдөлгөөн маань доошлсон. За тэгээд уналт гүйцэтгэж байгаа. Тэгээд одоо байгаа 4 цагийн энэ спортыг шалгамаар байна. 4 цагийн энэ спорт бол худлаа спорт байна. Буруу газар тавигдсан. Өмнө түүхэн дээр байсан спорт байна. За 30 минутын дээр бол хөдөлгөөн тэгэхээр саяны спорттой ямар ч холбоо хамаарал байхгүй. Тэгэхээр үнцэн хөдөлгөөн tracing төлөвлөгөө авчирж байгаа. Impulse явахад бэлэн оройн candle үүссэн нэг ойролцоогоор 80 маяар тавигдж байгаа эсэл тэгэнгүүтлээ хөдөлгөөн маань 4 цагийн хувьд бол 4 цаг downtrend selling zone tracing төлөвлөгөө ингээд харахлаар 4 цагийн хувьд бол цаашаа унахад нэлээд бэрхээ эндээс ер нь сэлтэн гэж баг амьдрал дээр бол байхгүй зүйл. Тийм учраас энийг бол алхасъя. Гэтэ унах нь бол унах л баг. За унсан. Тэгээд одоо надад мэдээж хэрэгтэй зүйл бол мэдээж 4 цагийн шинэ tracing төлөвлөгөө байх болон daily time frame impulse хөдөлгөөн явсаар л байгаа. Тийм учраас daily-г бол харах шаардлагагүй. Харин 4 цагийн шинэ tracing төлөвлөгөө маань хаа байна гэдэг л асуулт байна да. Хүрээд ирж байгаа. Энд 4 цагийн шинэ trace хүрч ирж байгаа. 30 минутын дээр тэр нь харин яг гоё дүгнэлт өгч чадах уугүй юу. За downtrend selling zone байсан. Ёроолоо бол доош нь энд эвдэж чадсан юм байна. Оройг энд эвдсэн uptrend buying zone-той энд ёроол үүсгээгүйгээд маргааш руугаа шилжсэн хөдөлгөөн юм байна. Маргааш руугаа шууд шилжээ. За тэгээ маргааш нь ирсэн downtrend selling zone руу харах шилжээгүй байгаа. Шилжмээр байна. За uptrend buying zone-аас сүүл үргэлжлүүл.
За шилжсэн. Yorol дээр ирсэн. 4 цагийн Yorol дээр үрдэрж байгаа. Yorol дээр маш гоё орон candle гаргаад ирсэн. Сэлдэл гэж 9728. За нэг 100 муу хавцаа эсэлтэй юм уу? Тэгээд хөдөлгөөн дээр 4 цаг бол downtrend selling zoneтой tourism төлөвлөгөө аваад ирсэн. Impulse явахад боломжийн хөдөлгөөн харагдаад байгаа. 30 минутын дээр бол хөдөлгөөн дээр 30 минутын downtrend selling zoneтой Impulse явахад боломжийн хөдөлгөөн харагдаад байгаа. Тэгээд эндээс бол бид нар сэлдлээ гэж бодоход Fibonacci-гийн за 38.2-той Impulse доошоо 315. За сэлдсэн. Тэгээд SL бол байранда. За амжилтгүй боллоо. Амжилтгүй боллоо ч. За тэгээ хөдөлгөөн дээр бол угаасаа дээшээ нэлээд өсөлт ороод ирж байгаа. Энэ ямар учиртай өсөлт вэ гэсэн чинь 4 цагийн 23.6 левелийг дээш нь эвдэх гэж оролцсон өсөлт байлаа. Тэр нь амжилтгүй болж байгаа юм байна. Daily time frame үнцэн хөдөлгөөн Impulse явах гээд байгаа. За 4 цаг гээд за тэгээ 30 минутын дээр буцаад доошоо реверс хийж чадах нь үгүй юу? 30 минут буцаад доошоо реверс хийгээд чарилж гарахгүй л газар байна. Тэгэхээр дээшээ реверс хийсэн баг амар юм уу? Дап. За энэ хооронд бол ямар нэг арилжаа ерөөс хийгдэхгүй. 4 цаг дээшээ реверс хийвэл яг арилжаа хийж болно. Окей, 4 цаг дээшээ реверс хийгээ гараад ирлээ. Daily-гийн үндсэн хөдөлгөөн бол daily яг үндсэн орой руугаа чиглэсэн байдлаар өсөлт үзүүлнэ. 4 цагийн үндсэн хөдөлгөөн бол ерөөхдөө реверс хийсэн дээшээ чиглэлтэй uptrend buying zone чиглэлтэй хөдөлгөөн үүсгэн. Тэгээд энд бол дээшээ реверс хийж амжаагүй үстэй. Амжаагүй одоо л реверс хийж байгаа юм байна. Окей. За тэгэхээр 30 минутын дээр бол мэдээж 30 минут uptrend buying zone-тай tourism төлөвлөгөө өгөөд байтахад билээ гэдэг байдлаар явж байна. За Yorol-оо үүсгэн тэгээд цаг нь бас бах болчлоо. За downtrend selling zone-тай болох уу? Болсонгүй. За uptrend buying zone-ыг үргэлжлүүлж байгаа байдалтай. Энэ бол нэг удаа үргэлжлэх uptrend buying zone байх ёсгүй дээ. 4 цаг tourism төлөвлөгөө хийх ёстой доо. За тэгээ 30 минутын дээр 4 цагийн tourism төлөвлөгөө ирэх нь үү эсвэл шууд явах нь үү гэдгийг одоо 30 минутын ирэх ёстой tourism төлөвлөгөө шийднэ. Ер нь бол 4 цагийн үндсэн энэ дээр ямар ч resist байхгүй хахад тэр нэг resist яагаад таанаас гарч ирээд байгаа билээ. Миний 30 минутын дээр нэг resist гарч ирээд байгаа. Энд нэг ийм resist байгаа шнэ. Энэ resist-тэй тулах хэвээр. Тэгтэл 30 минут маань болохоор энд нэг ийм шал өөр юмтай тулж орж ирж байна. За 30 минутын хувьд бол tourism түүх нь ойлгомжтой. Yorol-ын candle үүсгэж энэ яаж үүсээд байна? Yorol-ын candle үүсгэж байгаа. За энэ дээр бол энэ resist яг л энэ Yorol дээр л байх хэвээр. Resist гэж үзэх юм бол 30 минутын дээр хөдөлгөөн 30 минутын Yorol үүсгэд тийшээ бол нэг buy амжилттай болох боломж байхгүй. За тэгээд reverse хийчихэж байгаа 4 цагийн tourism төлөвлөгөө авчирж байгаа 4 цаг бүр down болчихж байгаа. Ямар утгагүй юм бэ? За тэгээд юу вэ одоо? 4 цаг downtrend selling zone руу шилжсэн daily downtrend selling zone tourism төлөвлөгөө Fibonacci энэ бол нэг амар өндөр левел харагдахгүй л байна. За ойролцоогоор энэ хавцаа орой дээр нэг энэ Yorol дээр нэг Fibonacci-гийн 50-тай impulse явах боломжтой хөдөлгөөн болоод 45-ыг заачиж байгаа доошоо бол хөрх хумалт үзүүлчин. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн downtrend selling zone руу дөнгөж сая шилжээд ороод ирж байгаа байдалтай 30 минутын дээр хөдөлгөөн 30 минутын downtrend selling zone-той tourism төлөвлөгөө өгөхийг хүлээж байгаа. Мэдээж 30 минутын дээр бол tourism төлөвлөгөө тийм амархан өгөхгүй. За маш гоё л tourism төлөвлөгөө өгмөр байна. Тэр нь юу гэсэн үг вэ? 23.6 level ядаж доор хаяж хүрсэн байх хэрэгтэй. Тэгэхээр одоогор бол хүрээгүй байна. Тэгээ одоо хүрээд ороод ирж байна. Юу вэ? Энэ candle бол болж байна. Өмнөх candle нь дээшээ reject байсан аа. Доор хаагдсан юм шиг харуулж магадад байх юм. 110 мар байцаа байсан сая. За буруу хараагүй бол тийм байсан баг. 110 байсан биз дээ. 120 юм шүү. 630, 120, 130 мууч хавцаа байв. 125. Тэгээд 630. Сэл ингэж явж гинүү те. За окей. За мэдээж фейлдчлээ. Мэдээчсээд байх юу гэдэг юм ч одоо. Ягаар фейлддэг вүлээ. 4 цаг downtrend selling zone-тай, daily downtrend selling zone-тай impulse явах хэвээр. Yorol руугаа break-in хийгээд дээшээ өсөх магадлалыг өндөрсгөө 4 цаг угаасаа uptrend buying zone биш 4 цаг бол угаасаа downtrend selling zone-тай Yorol руу break-in хийж байгааг анзаарсангүй юу сая. Shiba. За Yorol руу break-in хийж байгаа. Энэ Yorol руу break-in хийлтэн дээр 30 минут downtrend selling zone жоохон failтэй яваад байгаа учраас ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй болчлоо. За тэгээд энд бол одоо нэг хэсэгтэй арилж гарахгүй ядчих тас. За юу болоо явчих одоо. За 4 цагийн байдалтай. Daily бол ерөөсөө тэр чигтээ.
дээшээ reversely гэсэн сонирхол өгөө явчлаа. Энэ чинь ачирхалтай юм болж шүү. Өмнө оройгоо эвдэх сонирхолтой өмнө ёроол руугаа брейкинг хийсэн. За хөдөлгөөн маань бол daily дээр нэлээд агрессив үзэж байна. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн downtrend selling зоонтой tourism төлөв авчирж байгаа байдалтай байна. Daily time frame resist руу уулзж байгаа. Дээшээ бол 4 цагийн reverse хийх боломжтой. 30 минутын хувьд бол хөдөлгөөн 30 минут. За daily time frame-ийн дээдлэлт нь гараад ирж чадвал тэгээд оръё гэдэг байдалтай байгаа. Тэгээд daily time frame дээр гараад ирж байна. Ёроол үүсгэж байна. За эндээс ойролцоогоор нэг 80 pips байх юм болов. Тэгээд дээшээгийн хувьд гэх юм бол дээшээ. За энд ч пибогоор хэмжигдэх шаардлага алга. Ер нь дээшээ бол хамгийн ихтэй л 160 бол хамгийн safe харилжаа. За тэгээд миний юу бас буруу тавигдаад байна. Modify нэ. Баг зэрэг доошлууллаа. Аба. За. Оо, nice. Nice. Маш nice. Маш easy хөдөлгөөн байлаа. За daily дээр бол breaking хийгээ ороод ирж байгаа. Энэ бол өсөх нь ойлгомжтой хөдөлгөөн. Тэрнээс гадна daily reverse хийж байгаа, өмнө өрөөлөг ороод ирж байгаа, өмнө өрөөгөө reverse хийх боломжтой. 4 цаг бол up and trend buying zone-той болчихж байгаа. Tourism төлөвлөгөөгөө impulse явах боломжтой. За тэгэхээр магадгүй 4 цаг бол одоо дараа өдөрт нь tourism төх юм болоо гэж бодож байна. 30 минутаар явуулах хэрэгтэй хаа. За эндээс 30 минут бол reverse хийгээ down орж иж магадгүй юм бас. Энд 4 цаг trace өгөөгүй хаа. 4 цаг орой trace өгчөж байгаа юм биш үү? 23.6-тай initial bounce-тай impulse хөдөлгөөн явахад бэлэн daily-г эвдчихэж байгаа. Энд орой үүсгээд тэнд ёроол үүсгэсэн гэдэг утгаараа trace өгчөж байгаа. 30 минутын дээр 30 минутын хөдөлгөөн after end buying zone-той оройгоо эвдээ гараад ирж байгаа. Ёроолын candle энэ одоо яг P-bog-ийн лим яваадах шиг байна да. Ёроолын candle хаа байсан энчээ бүрдүүлээд байгаа л харагдаад байна. Надад бол ёроолын candle-аас доошоо бол нэг 85 мав авцаа pips эсэлтэй. Дээшээгийн хувьд гэх юм бол 4 цаг дээр тулцсан resist байгаад тах шиг харагдаад байгаа. Тэр нь яг зөв буруу юу гэсэн чинь энэ бол биш байгаад байна. Яагаад болохгүй байна. Тэр дээдлийн resist бол мөн байгаад байна. 30 минутын дээр тэр resist-ийг юу зааж байна. За тэр resist рүү RR нь хүрэх юм болоо да. RR баг 247 хүрчиж байна. 250 мав. За тэгээ 250-тай дэшээ баядах нь бол ойлгомжтой. Нэгдүгürt, хоёрдугаарт нь бол хөдөлгөөн дээр swing орчих гэсэн сонирхол байна. За swing-ийн хувьд бол 4 цаг угаас аптай 23.6-тай initial bounce-тай impulse явал хүчтэй явна. Үгүй бол буцаагаад нэлээд том эсэл ахуулж магадгүй гэсэн байр суурьтай. Ийм swing хийнэ. Daily бол аптай баятай. 23.6 ч хүрэхгүй юм байна да. Хүрэхгүй гэдэг чинь бас эвгүй юм байна да. Daily бол ингээ гараад ирсэн breakout хийгээд. Яах вэ? Daily руу break-ин хийгээд breakout-ийг гараад ирсэн. За окей. Юу яа? Swing нээ. Эрсдэл бол тэгэл эрсдэл штэ. 943 950 мав авцаатай нэг buy тэгээд за алдвал тэгээд 2% алдна гэсэн үг. Олвол тэгээд харин нилээд өв болчих магадгүй юм. За окей. Нэг так. Оо так. Оо бүр так. За эндээс fail хийж байгаа. Гэхдээ энэ бол угаасаа ингэх ёстой гэсэн хөдөлгөөн юм уу гэхлээр 4 цаг дээр тийм байна. Tracing төлөвлөгөө бүр гүн хийж орж ирж байгаа юм шиг байна. Орой үүсгэсэн, ёрол үүсгэсэн. Юу л энэ 23.6 хүрэхгүй өстэй. Орой үүсгэсэн. Энд ёроолыг эвдчих шиг боллоо. Энд оройг эвдээ tracing төхөөрөн дэш нь байдж болох юм байна. Окей, асуудал алга. За. Юу болох нь харъя. Орой эвдээ tracing төлөвлөгөөгөө орж ирж байна. Энд ихтэй аюул сонио харагдах юм аа. Энэ candle хийж шин ингэж харагдах чинь саяага зүгээр болчихв. За эндээс бол хөдөлгөөн 95, 96. За цаг бол байгаа. 100. Дээшээ бол хөдөлгөөн бол ойролцоогоор 229, 230 мууч авцаа. Тэгээд 4 цаг дээр бол swinglэх боломж бол байгаа юу гэвэл байгаа. 23.6 сая хүрээгүй байсан. Одоо хүрсэн. Орой үүссэн. Ёроол бараг л үүссэн юм байна. Тэгээд ёроол эвдэрсэн, орой эвдэрсэн. Одоо бол хөдөлгөөн орой эвдэрсэн мэт.
Одоо бол хөдөлгөөн дээшээ явах бүрэн боломжтой. Дээшээ гол нь хаа хүртэл явах вэ? За яг хуу одоо яг энэ хүртэл эхлээд явж магадгүй. Дараа нь бол энэ хүртэл 960 мар хавцаагаар байдчих уу. За энэ бол цэвэр эрсдэл зүгээр одоо алдвал угаасаа тэгээд дахиад 2% алдна гэсэн үг. Тэгэхээр юу вэ? Миний нөгөө орцсон байсан нэг жижиг маань байхгүй болчих юм. Эндээс чинь би жижигхэн бас нэг орчод байгаа шүү дээ. Энэ хүртэл 250 гээд 250 гээд 100 гээд байдаад байдаг. Энийгээ доошлуулчих. Окей. За харцгаая. Бүүм. Е. Боломжийн ямар сонин гайнлууд хагдаад байна. Боломжийн. За эхний типи авсан. За swing бол үлдчихэж байгаа. Одоо эндээс зүгээр Tracent тэгвэл байдаад ахал асуудал үлдэж байна. За эндээс Tracent өгсөнгөө. Tracent байхгүй. Болж штэ. Хаах уу? Хаах уу? Яах уу? За эндээс 4 цагийн Trace орж ирэхээр болох юм бол угаасаа 30 минутын дээр өөрчлөлт гарах хэрэгтэй. Одоогор өөрчлөлт гараагүй юм чи хаахгүй. Trace өгөөгүй. За энэ харин Trace өгчлөө шүү. Энэ харин сонирхолтой зүйл болчлоо. Энэ гэхдээ цаг нь Аз юм байна. За энд Gap нөхөж орж ирсэн. За Лондон руу орж ирсэн. Орой эвдсэн, Trace өгсөн. Trace өгөөд эндээс ч одоо нэг бай татчих яах вэ? Энэ эрсдэл болно л доо. 100 200 та нэг бай хийвэл хийх юм байна. Хийх үү яах вэ? 100 200 та бай хийсэн. За 2 артай. Арилжаа хийгээ ичиж байгаа. Окей. Ямар юу юм ичвэ. За ингээд үндсэн хөдөлгөөн угаасаа яг тэнд миний stop loss цогхоход давхар ингээд хааж таарах гад байна. Окей. Тэгэхгүй бол угаасаа гудлаа. За тэгээ угаасаа 4 цагийн Tracent тэгээд шинээр ирээд дэшээ үргэлжилж байгаа. Окей. Болидо simulation save гээд за дэлгэсэн дээр хадгалч тийм үү? Номер 1 гээ хадгалч. Окей. За статистик гинэ. Статистикийн хувьд биш дээ. За нийт лосс бол 7691. За тэгэнгүүтлээ 227 дунджаар 11 арилжаа хийсэн, 5 арилжаа ашигтай, 6 арилжаа алдагдaltaй буюу 40% win rate-тэй баха. Тэгээд гэсэн байна. Окей. График дээр бол өсөлттэй харагдаж байна. Энд дээр ч нөгөө win rate энэ бол харагддаг юм шүү дээ. За close trades дээрээс өөрөө харах юм бол 1 2 гээд ингээд ашигтай явж байгаад 1 2 3 гэж алдаад дахиад нэг ашигтай болоод 2 алдаад нэг ашигтай болоод нэг алдаад нэг ашигтай болоод явсан байна. Тэгээ энэ гэхдээ айгүй хүндэл байлаа. Яагаад тэгэхээр надад нөгөө ямар ч тийм өмнөх түүх байхгүй. Би үнэхээр одоо даун тренд яваад байгаа юм уу юу гэдгийг мэдэхгүй аваад байгаа шүү дээ. Зүгээр яг даун гэж төсөөлөд авахд бол нэг иймэрхүү арилжаанууд явлаа. Окей. Нийт 974% нэмэгтэй гарч ирж байгаа юм байна. Боломжийн гэж үзэж байна. Ер нь бол боломжийн. Аккаунтын хувьд бол 974% ашигтай, 9737 доллар. Тэгэнгүүтлээ эн чи үлээ trades гэдэг дээрээ зааж орой. Энэ дээрээс харах юм бол ойролцоогоор 6 сарын 27-наас 7 сарын 24 хооронд 1 сарын дотор юм байна л да. Тэгээ ер нь бол хангалтгүй үр дүн байна. Гэтэ яг нэг хосол төр шүү дээ. Энд чинь нэг хосол төр ингэж байгаа юм чинь бас давгүй үр дүн юм байна. Окей. So за ийм байна залуусаа. Тэгээд ингээд ер нь бол өдөр болгон би зүгээр ганцаараа simulation хийгээд backtest хийгээд сууж байгаа. Энийг бас record хийгээд оруулчлаа гэж батсан. Тэгээд таалагдсан гэж найж бүгд наавч төсөө. Баярлаа. Баяртай. Удахгүй дараагийн simulation-ээр уулзцгаая да. Дараагийн simulation хүртэл баяртай. Bye bye.